Монгол Улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцгийн урилгаараа бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Белийн 2025 оны 5 дугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр төрийн тэргүүнээр аль биесний хилцээ хийж харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг дайны дэлхийн тулгымцсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулах, доктортой хөгжлийн зорилтуудыг хангах зэрэг чиглэлээр ярилцсана. Энэ үеэр Монгол-Австрийн хамтарсан тунхаглал болон харилцаа хамтын ажиллагааг нийгмийн хамгаалалт, санхүү, ашигт малтмал, шинжлэх ухаан, соёл урлаг зэрэг салбарт гүнзгийрүүлэхтэй холбоотой баримтчгүүдэд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Монгол улс бүгд найрамдах Австри улс 1963 оны 7 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Бүгд найрамдах Австри улсын төрийн тэргүү манай улсад анх удаага айлчилж байгаамаа.